Сайн байцгаана уу? За ингээд та бүхэндээ амлсан ясаараа Q&A бичлэгээ хийх гэж байна. Ингээд дараагийн бичлэгэндээ тавтамаар л. За бид хоёр болохоор энэ бичлэгэн дээр Австралийг яагаад сонгосон, Австралид хэрхэн ирсэн талаараа гэх мэт зүйлсийг та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Тэгээд хамгийн эхлээд бид хоёр болохоор яг өөрсдөө ямар дис дараатай явсан энэ талаараа ер нь ярина. Тэгээд тэрнийхээ дараа асуулт хариулт руу оръё гэж бодож байна. Яригтайг үйлцэн зүйлээ. Тийм, яригтайг үйлцэн зүйлээ асуултнаас асуугаа явчих гэсэн үг. За тэгээ эхлээд бид хоёр маш олон шинэ үзэгчтэй болсон байсан. Тэгээд одоо яг өөрсдөө танилцуулъя. Гэтэ бид хоёр би нэгээ танилцуулъя гэж ярьсан. Тэгвэл арай сонирхолтой байх гэж бодоо тий. Харин тий. За миний намайг эхлээд танилцуулж. За. Түүний нэрийг Номона гэдэг Love of my life. Миний хоёр хүүхдийн ээж. Тэр бол сэтгүүлч мэрэгчлээ. Volume Plus-т 1 жил ажилласан, тий? Маркетингийн чиглэлээр 2 компанид ажиллаж исэн. Ер нь одоо л яг мэрэгчлэн сэтгүүлч болон маркетинг тал руугаа гэж явах бах, тий? Зөв үү? Copywriter. Тий. Тэгээд Австрали улсад өөрийнхөө зэргийг дээшлүүлэх гээд ирсэн байгаа. За манай нөхөр Ариун гэрэл гэдэг бид нар бүгдээ Ая гэж дууддаг. Тэгээд хуульч мэрэгчлээ 2 хөөрхөн хүүхдээ мэн хөөрхөн аав. Тэгээд маш сайн аав, маш мундаг нөхөр минь бол тэгээд хуулийн мэрэгчлээсээ гадна нөгөө хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийж исэн. Ер нь 2 жил гаруй яг тэрэнд цаг хүчээ зарцуулж исэн. Тэгээд ер нь бол аюу статист топтой хүн байгаа. Тэгээд хэд хэдэн стартапыг бас эхлүүлж исэн. Бас тэр зарим нь унсан, зарим нь одоо хүртэл явж байгаа тийм хүн байна. За сайн байна уу та? За бид хоёр бичлэгээ хийгээд ер нь бол одоос яг тууштай хийж байгаа. Тэгээд өмнө нь бол намуунаа хийжсэн бол би намуунаад яг ингэж хэлжсэн. Тэгээд чи нэг 10 бичлэг хийчихээ. Тэгээд тэрнээс цаашаага би авч явъя. Би эдитээ хийчихье гэж хэлжсэн. Тэгээд намуунаа яг 10 бичлэгийг би тэгж хэлжсэн юм шүү дээ. Тэгээд яг энд ирснээс хойш ер нь би бичлэгийг эдит хийгээд цааш нь авч явж байгаа. Тэгээд бас камер ер нь юмнуудаа би ярьж байгаа. Тэгээд бид хоёр бас шинэхэн хүмүүс учраас алдаа оноо өмнө уучлаарай. Тэгээд бас хэдэн шөмжлүүд ирсэн байсан тий. Камера итгэхийг хөдөлгөж гин гэх мэттэй. Тийм. Тэгээд нөгөө өгнөөдөд ярьж дуусаагүй таслаад байна нэр. Тийм. Тэр бүхэн дээр анхаарах болноо. За ингээ үндсэн бичлэгэндээ оръё. Шууд ер нь яг яагаад Австрали улсыг сонгосон бэ? Нэвтрүүлэг шиг явчих юм. За Австралиг яагаад сонгосон бэ гэвэл бид хоёр ер нь бол эхлээ Канада улсыг сонгоод явахаар болсон байсан. Бүх төлөвлөгөөгөө гаргаад ер нь бэлтгэл ажилд орсон байсан. За тэгсэн чинь өвлийн нэг утаатай өдөр яг 12 сар хавцаа хүүхдээ зузаан авцсан өвсөөл тэрэгтэй төрж гараал. Тэгээ яаж яхад өнгөрсөн 7 хоногт манай хүүд ханаа төрсэн. Тэгээ ер нь өвөлт амар жоохон хэцүүсэн тий. Монголын өвөлд ялангуяа аав ээж нар мэдж байгаа хүүхдүүд их ханаа төрдөг. Тэр нь ер нь амар хэцүү санагдаад тэгээ бас манай эхнэр жирэмсэн байсан. Бид хоёр ер нь 2 хүүхэдтэй болох гэж байсан учраас тэгээд нөгөө цэцэрлэгт өвөнгүүт өсрөөл 7 хоног юм уу 14 хоног өгөөл тэгэл өвдөж аваад дахиж өгөөл дахиж өвдөөл яг энэ цикл бүр ингээл өргөлжлээ л байсан тий. Тэрсөө зүгээр бодлоо гэж байхгүй. Харин тий. Тэгээ нэг тэрнээс салхацсан байсан. Тэгээ би шууд зарим Канад ч гэсэн өвөл болд юм чам. Хүүхдүүд танаа төрх нь их байх гэж бодоод зарим өвөл болдгоо орнолоо явъя. Австрали ер нь Австралч өвөл болдгоо Австрали руу ер нь явъя гэж шууд бодсон. Яагаад гэвэл бид хоёр үерхэж явах үедээ өмнө нэг агентлагт очиж уулзсан байсан тий. Ер нь бид хоёр бас үерхэж явах үедээ гадагшаа явъя гэж бодоод нэг агентлаг дээр очиод Австралийн талаар асуугаад Америкийн талаар асуусан байсан. Тэр нь за энэ одоо Австрали руу юм аа өгвөл боломжтой юм байх шүү гэж бодоод тэгээ шууд гэрлээгөө яарч ороод эхнэр дээр очиод хоёул Австрали явах уу гэж асуусан тий. Тэгэл би тэгэл да тэгэл ер нь дуртай хуйлээж авсан тий. Тэгээ ер нь бид хоёр Австралиг судалж эхлээд бүх хотуудын судалж эхлээд тий. Тэгээ өмнө шууд эйженттэй очиод уулзсан шүү. Тийм. Тэгээ би 2-3 агенттай олчиж уулзаад тий. Тэгээд хотоо сонгохдоо бид хоёр бол амар эргэлцсэн. Ийм хотод бид хоёрын сонголтонд байсан. Сидней, Мельбурн, Брисбен, Голд Кост, Перт гэж хотод байсан тий. Брисбенийг сонгосон шалтгаан маань болохоор цаг агаар амар их нөлөөсөн тий. Нэгдүгээр хүчин зүйл нь цаг агаар байсан. Тий.
Брисбений цаг агаар нь энэ Queensland мужийн ер нь Австралида хамгийн дулаахан цаг агаарт ордог. Мельбурн, Сидней эдрийг бас нэг сонгоогүй шалтгаан нь хитрхи хүн амтай. Тийм учраас бас сонгоогүй тий. Тэгээ Брисбенд амьдарч байгаа нэг давуу тал гэвэл айгүй тайван тэгээ гэр бүлээр амьдрахад айгүй ач холбоо одоо тохиромжтой тийм байсан байгаа шүү. За тэгээд нэг сул тал нь юу вэ гэвэл хүүхдийн сургууль нь төлбөр нь жоохон бусдаас илүү үнэтэй юм байлээ. Зарим сургуулиуд нь ээж аав сурж байгаа тохиолдолд хэдэн хувиар хөнгөлдөг гэсэн хөнгөлтүүд байд юм байлээ. Бид хоёр бас яг мэргэжлийн агентлаг биш учраас өөрийнхөө зүгээр мэддэг зүйлсээ ярихыг хичээе. Алдаа оноотой зүйл байл та бүхэн заавал агентлагаас асуугаарай, мэргэжлийн хүмүүсийн зөвлөж асуугаарай гэж зүйл яа. Дабл чек хийгээрэй. За ингээ бид хоёр Австрал явахаа шийдчихлээ тий. Хоёр дахь зүйл нь бид хоёр төлөвлөгөө гаргах хэрэгтэй болсон. Бид хоёр төлөвлөгөөгөө болохоор маш удаан сууж агаад гаргасан тий. Тэгээд мөн агентлаг дээр очиж уулзаад бид хоёр ер нь төлөвлөгөө гаргасан. Тэгээд хамгийн ихний гаргасан төлөвлөгөө маань юу байсан бэ гэхээр бид хоёрын хэн сурах вэ гэдгийг шийдэх хэрэгтэй байсан. Намуунаа сурах уу, би сурах уу гэд. Тэр намуунаг сурахаар бид хоёр шийдсэн. Тэрэнд нөлөөсөн хамгийн гол хүчин зүйл нь болохоор нөгөө барилгын ажил хийж байгаа тохиолдолд эрэгтэй хүмүүсийн цалин энэ бол нэлээд өндөрөөс эхэлдэг гэж сонссон учраас ер нь за би ихлээ сурья, дараа нь чи ажиллаад би сурах гэж ер нь тэгж шийдсэн байгаа. Тийм. Тэгэд нөгөө бид хоёр төлөвлөгөө гаргахад яг би нөгөө жирэмсэн байсан. Тэгээ хүүхдээ ер нь 5 сард хүлээд яг явъя гэж тооцоолоод яг бэлдэх хугацаа юу их байсан тий. Тийм. Намуунаа сурахаар шийдсэн учраас бид хоёр шууд айлцтай бэлдэж эхлэе гэж бодсон. Тэгээ намуунаа энэ бүгдийг ярина. Би болохоор айлц нэлээ одоо олон жилийн өмнөөс өгье гэж бодчихсон. Тэгээд ерөөсөө зориг хөрөхгүйсэн байхгүй. Тэгээд яг нөгөө жирэмсэн байсан үедээ төрхөөс өмнө өгөөд авъя гэд бүр амар зориг ороод. Тэгээ ер нь төрхөөс өмнө л заавал өгөх хэрэгтэй гэдэг. Тэгээ сургууль мургалтанд цугаад тэгээ ер нь бол зорьсон оноондоо хүрээд авсан. Тэг айлцсан. Тэгээ айлцсан хувьд болохоор хэлний бэлтгэлээр сурахаараа л ер нь 5.5-аас дээш оноо. Магистртаа шууд сурахаараа хамаал 6.5 оноо болон түүнээс дээш байвал одоо шалгуурыг хангаж байна гэж үздэг юм лээ. Тэгээд одоо бид хоёр бас айлцсан оноогоо авахтаа шалгалтаа өгөөд оноогоо хариугаа авахтаа бид хоёр бичлэг хийсэн тий. Энэ бичлэгээ одоо үзээрэй. За тэгээд дараагийн том хүчин зүйл нь болохоор хүүхдээ харуулах хүмүүс байсан тий. Хүүхдээ яаж харуулах вэ гэдэг байсан. Энд цэцэрлэг нь маш үнэтэй гэж сонссон. Өдрийн ер нь $120 эхэлдэг гэж сонссон юм байна тий. Бид хоёр гэхдээ яг аль биесээр судалж үзээгөө. Зүгээр ер нь хүмүүс тиймэрхүү үнэтэй байдаг гэд тийм яриаг сонссон. Хоёр хүүхэдтэй учраас хүүхдүүдээ яг намуунаа сураад би ажиллахаар зүг гэд тий. Тэгээд хүүхдүүдийн тухайд болохоор манай том хүү болохоор одоо 3 настай, бага охин маань болохоор анх эрэхтэй 5 сартай ирсэн. Одоо л 9 сартай болсон байна. Тэгээд олон өмнөх хүмүүсийн жишээг ингээ харахаар Монголоос ер нь асрагч одоо гадны хүн юм уу те эсвэл бол одоо ойрынхоо хүмүүсийг одоо хүүхдээ асруулахаар визэнд оруулт юм билээ. Тэгэж бид хоёр сонсоод тэгээ агентаасаа очиж асуусан чинь ерөнхийдөө бол ойрын бүр аав ээж тэ эмээ өвөөнд байх юм бол виз нь хурдан гардаг одоо урт хугацаар гардаг гэлөө. Арай гарах магадлал нь өндөр. Тэгээд дээрэс нь зүгээр аялын визэнд оруулаад тэгээд 3 сар харчих гэж хэлсэн. Гэхдээ нэг хүнээс болохоор яг хүүхэд асруулна гэдэг тусдаа виз мэдүүлж болдог гэсэн баха. Тэрийн гэхдээ яг сайн мэдэхгүй байна. Тийм сонсон. Тэр нь болохоор жил энэ байх эрхтэй гэж сонсон юм байна. Тэгээ бид хоёр яг тэрийг турч үзээгүү. Тэгээ бид хоёр ярилцаад ээжтэй хамгийн түрүүнд холбогдсон. Тэгээ ээжтэй айгуу удаан ярилцаад ингэх боломжтой юу гэд ерөнхийдөө төлөвлөгөөгөө танилцуулаад тэгээ ээжтэйгээ ярилцаа манай зөвшөөрөөд тэгээ одоо манай ээж ирсэн байгаа. Тэгээд яг энэ хөшлийг үзэж байгаа ээжтэй баярлалаа гэж хэлье. Хоёр хүүхэд бол харах амаргүй. Тийм болохоор маш хэцүү үед маш хэрэгтэй тусламж бит хоёр ирж байгаа шүү. Баярлалаа. Баярлалаа. За тэгээд ээж маань ирээд одоо хоёр хүүхдээ минь харж байгаа. Санаа зовлтгүй ингээд сургуультаа ажилдаа явж байгаа гэсэн. За
бид хоёр төлөвлөгөө гаргацсан одоо бэлдэж эхэлнэ тий. Бид хоёр болохоор бэлдэж эхлэхдээ 2-3 агентлаг дээр очиж уулзсан байсан. Тэгээ тэрэн дундаас хамгийн давгүй санагдсан тий илүү албан ёсны хариуцлагатай санагдсан нэг агентлагийг сонгосон. Тэр агентлаг нь болохоор Bridge Blue тий. Хүмүүс нөгөө нэг айгүйх ямар агентээр явсан бэ? Агентээ яаж сонгосон бэ гэд айгүйх асуулт явуулсан байсан. Тэгээ Bridge Blue бас зүгээр санагдсан. За тэгээд дараагийнх нь хамгийн том зүйл нь болохоор мэдээж байршуулах мөнгө. Австрали явахдаа заавал дансандаа мөнгө байршуулсан байна. Тэр байршуулсан мөнгө нь ямар шалтгааны улмаас байршуулж байгаа вэ гэхээр ер нь баталгаа гэсэн үг. Ер нь цаашдаа байх баталгаагаа харуулж байгаа гэсэн үг. Яг нэг хүн дангаараа сургалтын юунд ороход дангаараа нэг 70-аас 90 сая төгрөг гэж сонссон юм байна. Гэтэ одоо жоох ихсэн байж магадгүй 80-аас 90 сая ч юм уу тэр хавцаа байсан. Тэ? Тиймэрхүү мөнгийг байршуулах хэрэгтэйсэн. Бид хоёр болохоор шууд эхнээсээ гэр бүлээрээ явна гэж шийдсэн. Тэ? Яагаад тэгж шийдсэн бэ гэвэл бид хоёр хүүхдүүдээсээ ингээд хол байна гэхээр амар хэцүү санагдаадсан тий. Ерөөсөө төсөөлөгдөхгүй байсан. Анхнаасаа л одоо визний магадлал нь бага байсан ч гэсэн зүгээр л дөрвөлэл орё гэж шийдсэн тий. Шууд гэр бүлээрээ ороод хүүхдүүд аваад явна гэд угсаа анхнаасаа яриа шийдсэн байсан. Тэгээ манай охин болохоор яг ирэх үеэр нэг 4-5 сартаа л байсан. Тэгээд 4-5 сартаа хүүхдээ 1-2 сараар ингээ одоо хөхнөөс нь гаргачаар тэр чигтээ ер нь бол гарчин. Тийм болохоор тэр бол амар том эрсдэл байсан тий. Тийм тэгээд бид хоёр тэхгүйгөө шоо шийдээд за бид хоёр дөрүүлээ явнаа. Бид хоёр дөрүүлээ явах боломж юу вэ гэ агентлагаас асуусан. Дөрүүлээ гарч болно. Гэхдээ байршуулах мөнгө чинь ихснэ гэж хэлсэн. Тэгээд байршуулах мөнгө болохоор том үн дээр дагалдангаар орж байгаа л 25 сая төгрөг нэмэгдээд хүүхдээр болохоор 15 сая төгрөг нэмэгдсэн. Тэгээд ер нь бараг цагаар бид хоёр 145 сая төгрөг байршуулах хэрэгтэй болсон тий. Тэгээд энэ дээр нэг зүйл хэлэхэд ер нь заавал 3-аас 6 сар байршуулад тэрнийхээ дансны нөгөө гүйлгээтэй үлдэгдэлтэй хуулгыг авах хэрэгтэй гэж хэлсэн. Энэ заавал хадгаламжийн занс байх хэрэгтэй гэж хэлсэн. 140-50 сая төгрөг байршуулчих боломж нь байгаагүй учраас бид хоёр арай чадаагүй те яг 3-4 сарын өмнө байршуулж бид хоёр нэг 14 хоногийн өмнө байршуулад зөвхөн үлдэгдэлтэй тодорхойлолттой авцсан. Бид хоёр тэгж үлдэгдэлтэй тодорхойлолттой байршуулсан ч гэсэн бид хоёрын нөгөө гарах магадлал нь арай багасгаах те. Ер нь тхийг зөвлөхийг хүсэхгүй байна. Гэхдээ бид хоёр яг өөрөө тэгж явсан учраас зүгээр ингэж явсан юмаа гэдэг туршлагаас хуваалцж байна. Тийм тэгээд эхний нэг 6 сарын өмнө лөө нэг тал мөнгөний байршуулсан байсан тийм. Тэгээд бид хоёр зүгээр үлдэгдэлтэй тодорхойлолттой авчиад өгсөн. Та бүхэн 3-6 сар байршуулсан дээр шүү. Тэгвэл визний гарах магадлал нь илүү өсөөд өндөр болоод явна гэсэн үг тийм. Тэгээд нөгөө бас сонирхож байгаа хүмүүс байвал хоёр талынхын эцэг их нь батлан даагаад дансаараа бас баталганд ачдаг болдог тийм. За бид хоёр чинь тэгээ 25-тай залуучууд 25-тай залуучууд өөрийнх нь дансанд нь тийм их мөнгө байна гэж угсаа итгэх магадлал нь багасан шүү дээ. Тийм учраас хоёр талынхаа аав ээж дансанд мөнгө байршуулсан. За тэгээ дараагийн хэсэг нь болохоор сургалтын төлбөр. Визнийхаа материалыг өгөхөөс өмнө сургалтын төлбөрийг төлсөн байх хэвээр. Тэгээд бид хоёрын хувьд болохоор эхний эдийн сар нь хилээ бэлтгэл суугаад тэгээд дараагаас нь шууд магистрийнхаа хөтөлбөр рүү орох тийм авсарсан виз гэдэг лөө тийм байсан. За тэгээд сургалтын төлбөрөө төлөх хувьд болохоор хамгийн эхлээд хэлний бэлтгэлээ бол 100% төлнө гэдэгцэн байсан тийм. 100% төлөөд тэгээд магистрийнхаа төлбөрийн тодорхой хувийг нь төлсөн байх ёстой гэдэг тийм шаардлага байсан. Тэгээд бид хоёр тэр төлбөрийг болохоор шууд машина зараад тэр төлбөрийг хийсэн байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор тизний төлбөр. Тизний үнийг бас хүмүүс их асууж байсан. Тийм, тизний төлбөрийг асуусан. Бид хоёр яг тухайд явж хахад хятад хэлээ нэгээгүйсэн. Хонконгийн онгоцны бодол онгоцоо нисгэж эхэлж мэхлээгүйсэн учраас ер нь онгоцны билет нэлээд үнэтэй байсан. Бид тэдийнх нийлээд 18 сая төгрөг болсон тийм. Яг онгоцны төлбөр нь. Тэгэд нөгөө хоёр хүүхдийн хэд билээ? Бид хоёр мэдээж том хүн болохоор 100%. Тэгээ бид хоёрын нэг 10 сая төгрөг болсон баха. 10 хэдэн сая төгрөг. Тэгээ манай хүү болохоор 3 настай. 3 настай хүүхэд болохоор 75%
хуваар нисдэг том хүнийхээс. Манай охин болохоор 5 сартай байсан тухайд тэгээд 25%-аар тэгээд нийлээд яг нэг том хүн шиг болчихж байгаа гэсэн. Тэгэхээр нийлээд нэг 18 сая төгрөг болсон. Тэгээ одоо л хамаагүй хямдарсан байлээ тий. Тэгээ одоо л нэлээд хямдарсан байлээ бүр. Ханд. Тий. Нэлээд хямдарсан байлээ шүү. Тэгээ ер нь бол эртгэн захиалвал нэг сарын өмнө ч юм уу захиалжвал хамаагүй хямдхан билетээ олоод авчиж чаддаг юм лээ тий. Тий, ер нь төлөвлөгөө эртнээс гаргасан л зүгээр гэсэн. Тэгээд мөн нэмэлт зардлууд болох агентлагийн төлбөр, тэгээд бас визний төлбөр. Тэгээд эмчийн үзлэгийн мөнгө тий. Эмчийн үзлэх заавал орсон байх хэвээр сургалтын визээр ирж байгаа. Иймэрхүү төлбөрүүд гарсан. Нөгөө агентлагийн төлбөр болохоор нэг үний $500 байсан баг тий. Нэг үний $500, хүүхдийнх $300 байлуу тэрийг бас сайн санахгүй байна. Энэ тэр хавцаа. Тэгээд визний хураамж болохоор бид дөрвөлгийнх нь нийлээд 3,450,000 болсон. Тий. Тэгээд эмчийн үзлэгийн мөнгө болохоор 500 орчим. Тийм. За иймэрхүү. Тэгээд эмчийн үзлэгийн юм дээр нэг юу хэлэхэд тип хэлэхэд эртхэн захиалаараа цаг нь амар дүүрсэн байт юм лээ. Бид хоёр яг орох гэсэн чинь бүр сарын дараа гээд тэгжсэн. Тэ? Тийм. Тэгээд сарын дараа гэхээр миний хичээл орохгүй тэг ер нь очиод хэцүү болсон шүү. За дараагийн хэсэг нь болохоор визний хариу ирсэн өдөр. Би яг ингээд унтаа яжсэн. Тийм шүү дээ. Унтаа яжсэн хүүгээ цэцэрлэгээс нь авах цаг ирд төгсөн байсан. Тэгсэн чинь намуунаа ирээд хүү виз гарчлаа гэд. Тэгээ би сэрээд хотлаа яриад. Харин за битээ хотлаа яриад гэдгсэн. Яагаад тэгвэл өчигдөрхөн яг визээ явуулсан учраас 1 хоногийн дотор ер нь виз гарсан тий ойлынх нь виз. Тэгээд одоо эмчийн үзлэгтээ ор гэж байна гэд юу вэ тийм үү ийм хурдан гард юм уу гэ бид хоёр гайхаад агентлагийн руугаа залгсан. Тэгсэн чинь харин тийм ээ та хоёрын ингээ хурдан гарцсан байна. Тэгээд 1 хоногийн дотор гарсан болохоор бид хоёр бүр шокнд ороо баярлаад маргааш нь шууд өглөө осоол залгаал нөгөө эмчийн үзлэгийн цаг байна уу манай гэл тэгэл хамаагүй яаран санд руу хийгээд тэгээд эмчийн үзлэгтээ орсны дараа нэг 4 хоногийн дараа хариу гарсан тий. Нийлээд ер нь яг жинхэнэ хариу ирсэн гэвэл 5 хоногийн дараа ирсэн. За тэгээд виз гарчлаа бид хоёр ирэхээр боллоо. Дараагийн юу нь болохоор ирснийх дараах гэд бид хоёр бэлдсэн байгаа. Ирсний дараах нь болохоор хамгийн эхлээ байр байсан. Байраа болохоор бид хоёр яаж усныг өмнөх бах мөчлөгөөр харсан баг. Тэгтээ бид хоёр яг явхаас өмнө за би байраа олчин доо гэж бодоод байгаадсан тий. Нэг сандрахгүй яарахгүй тэгсэн чинь намуун айжнаас байраа ол л та би тэгэл гайгүй дээ. Би амар хайх дуртайсан тий. Харин нөө сайтаас нь амар хөв хайгаал. Тэгээд тэндээсээ байрны хөсөлтүүдөө өгөөд үнэнгээ хэлээд өгч болно. Гэхдээ олох магадлал нь бага. Тийм учраас бид хоёр эхлээд монголчуудын хажуу өрөөнд бай гэж шийдсэн. Тэгээд зар хайгаа яасан чинь ер нь хариу байдгүй, нэг байр олддгүй. Тэгээ яг явах өмнөх өдөр нь олчлоо яалаа. Нэг 2 өдрийн өмнө ч лөө. Тэгээ вишин бүр жинкнээсээ сандарч эхлээд за байр олдохгүй маань буудал юм уу Airbnb дээр байх юм байна да гэж бодоод. Тэгээ нөгөөдөлөө хайгаа утсан чинь нэлийн өндөр гараадсан. 7 хоногийн түрээс нь бол эндхийн яг байрны сарын түрээстэй тэнцгээр тиймэрхүү өндөр гараад. Ойролцоогоор тэр хавцаа байгаадсан тий. Тэгээд ер нь нэлийн үнэтэй юм байна да гэж бодоод за яаж хийж байгаа олъё гэж баахан юм бичээд тэгээд өмнө болохоор би хуурамч фэйсбүүкээр нөгөө хүмүүсээс баахан юм асуугаа бичсэн байсан тий. Тэгээд бас нэг бид хоёрын өмнөх нэг 4-5 сарын өмнө очисон охинлууга та хоёр юу болж байна эдэр гэж бичээд тэгээд бид хоёрт байр олддгүй гээ үнэнгээ хэлсэн чинь за тэгвэл байр олох хүртэл манад байж болно гэдэг амар туслалсан тий бид хоёрт. Яг бас хэрэгтэй цаг үед хэрэгтэй тусламж шин. Харин тий. Тэгээ бид хоёр чинь баярлаад жинхэнэ фэйсбүүкээр очив. Тэгээ баг инээлт. Тэгээ бас ер нь хоёр юм жоохон хөвгттэй хүмүүсийг авах нь ер нь бага гэдэм лээ тий. Тухгүй гэдэг нээсээ. Харин тий. Байраа болохоор яг тэгж болсон. Тэгж болсон. Тэгээ өмнөх бичлэг дээр бас байгаа. Тэрний дараах зүйлүүд. Дараагийн юм нь болохоор ажил байгаа тий. Тий ажил. Тэгээ бид хоёр яг ажлыг болохоор Brisbane явах га шийдсэн байсан. Тэгээ би болохоор за Австралид ч манай найзууд хийм байдаг лээ гэж фэйсбүүкээс харж агаад Австралид байгаа найзууд л орж хараад айл холттой байд ингээд тэгсэн чинь Тэмүүлэнгээ манай найз бас Австралид байдаг гэсэн. Тэгээ нэрээ айл хотод байд юм болоо гэд би чатлаг ороо харсан чинь бүр 18 онд
яг асуусан байсан чи айл хоттой байд юм байт ингээд. Тэгсэн чи Brisbane гэж тэгсэн байсан. Өө нэрээ Тэмүүлэн чин Brisbane л үнтэй байдэн шүү. Тэгээд ажлын талаар чи ямар ажил хийж байгаа би очиод ямар ажил орд юм лээ тэргээд юм зөвлөгөө авсан тэгсэн чи Тэмүүлэн энэ чи өөрөө төмрийн компанитай гэж тэгсэн. Тэгээ компанид нь би очиж орчих болох юм уу гэдгсэн чи ер нь болно гэд тийм хариу өгсөн. Тэгээ одоо би төмөр дээр энд ирээд ажиллаж байна. Ер нь 1 сарын сүүлээс одоо хүртэл ажиллаж байна. Тэгээ ер нь за очиод ажил тэгвэл гайгүй байна да асуудалгүй байна гэж бодсон. Тэр нь ажиллаад тэгж азтай гэх юм олцсон манай найзын дэж таарад. Австралиг бас хамгийн том шалтгаануудын нэг нь бол визний асуудал байна тий. Намуна магистрийн хөтөлбөрийг 2 жил сураад төгссөн тохиолдолд 3 жилийн бид хоёрт ажиллах виз өгнө гэсэн үг. Энэ нь болохоор яг ажлын виз. Тэгэхээр манай хүүхдүүдийн сургалтын төлбөр бүхэд өнгө болно гэсэн үг. Тэгтээ зөвхөн сургуульд сурж байгаа тохиолдолд цэцэрлэгийн төлбөр хамаарахгүй. Тэр нь бол манай хүүхдийн нас яг тэр үед нь сургуульд орох үеийг эхэлж байгаа тий. 3 жилийн дараагийн 6-тай. Суралцж байгаа 2 жилийн хугацаанд сургуулийн төлбөр нь яг хэвэндээ тэр нь болохоор Queensland мужтай $15,000 байдаг гэсэн ойролцоогоор яг тэрийг төлнө гэсэн 2 жилийн хугацаанд төгссөний дараа тэр төлбөрийг төлөхгүй. Тэ. Тэгээд бас нөгөө визний нөхцөл нь сурж байгаа хүнийхэн гэр бүл нь дагалдан визэнд ороод гарах магадлал өндөртэй тий бусад улсуудыг. Тэгээд би 100 ажиллах хэрэгтэй. Намна болохоор одоогоор 40 цаг байгаа. Ер нь 20 цаг байдаг байсан. Одоо ковидоос хойш ер нь 40 цаг болсон байна. Тийм. Тэгээд Америк болохоор дагалдан визээр очсон хүн ажиллах хэрэг хөөгдөхөө. Тэгээд сурж байгаа нь 20 цаг гэсэн учраас бид хоёроос Австралиг илүү давуу талтай байна гэж сонгосон шалтгаануудын нэг нь энэ байна. За тэгээ одоо яг асуулт руу оръё. Саяны ярьсан юмнуудаас давтагдаагүй асуултуудыг энэ шууд асуугаад явчих. Яг тэгэхээр маш олон асуулт ирсэн байсан. Тэгээд тэд нь яг бид хоёрын сая ярьсан юмнууд донд орцсон учраас ороогүй асуултуудыг энэ шууд асуу явчих. За эхний асуулт нь сайн байна уу? Цаг агаар улирлын талаар гэсэн байна. За цаг агаарын хувьд Brisbane хот нь болохоор зундаа ер нь нэг 29-30 дундчлагддаг тий. Ер нь нэлээд дулаахан, зун нь бол нэлээд халуун юм байлээ. Бид хоёр яг зунд нь байна. Тэгээ зун нь болохоор 12 сар, 1 сар, 2 сар гэж явд юм байлээ тий. Тэгээ 11 сар, 3 сар ер нь баг бас зундаа орно. Тэгээ яг өвөл нь болохоор Монголынхоор 100, 6 сар, 7 сар, 8 сар тий. Тэгээд тэр үедээ болохоор ер нь дундаж градус нэг 20 градустай юм шиг байлээ. 15-20 градусын хооронд. Гэхдээ хамгийн хүүтэн нь болохоор нэг 10 градус л орж хөтөрт юм байлээ. Шөндөө 10 градус л орж хөтөрт юм байлээ. За тэгээ дараагийн асуулт нь болохоор сургалтын чиглэлээр гэр бүлэрээ 2 мамагаа авч явах бодолтой байгаамаа хэцүү зүйл байгаа болов уу гинэ. Ер нь яг иймэрхүү асуултууд маш их давтагдсан байсан. Хэцүү юм байгаа болов уу, зориглож чадахгүй байна. 2 хүүхэдтэйгээ явах гэж байгаамаа. Гэхдээ ерөнхийдөө бол яг хэцүү гэвэл бүх юм л хэцүү байгаа. Байр болох нь хэцүү, ажил болох нь хэцүү, сурах нь хэцүү, хүүхдэд харуулах нь хэцүү. Тэгээ яг зориглоод одоо сайн төлөвлөөд явах юм бол хэцүү юм амархан болгоод аваад явж чадсан шүү гэж би хэлхийг хүссэн. Энэ асуултан дээр. За дараагийн асуулт нь гэр бүлэрээ хүүхдүүдтэйгээ амьдрахад хэр санагдаж байгаа вэ Brisbane хот гэнэ. Ер нь бол хүүхдүүдтэйгээ амьдрахад маш тохиромжтой санагдаж байгаа. Бид хоёр яг зуны урилалт нь ирсэн ч тэрөө нэлээд тухтай санагдаж байгаа одоогийн байдлаар. За бид хоёр ирээд ер нь 4-5 сарын хугацаа болж байна. Тэгээд энэ хугацаанд бид хоёрт нэг гой санкц юм хүүхдүүд нэг чанаа түрэг байна одоогийн байдлаар. Хараа нөгөө цаг агаарын өөрчлөлттэй бас холбоотой тэгээ бас жоохон ядалтнаас холбоотой болоод нэг хатаг гарсан. Тэрнээс манай хүүхд ханаа түрээгүй тэр нь бүр бид хоёрт амар таалагдчих үү тэр баярлж байгаа. Эрэхтэй бол хоёулаа ханааттай ирсэн тий. Хоёулаа ханааттай ирсэн. Тэгээд бараг 7 хоног бол ханаат хүрээдсэн. За тэгээд ер нь энэ асуултанд хариулахад гэр бүлээрээ амьдрахад хамгийн тохиромжтой хот юм байлээ шүү. За ийм асуулт байна. 1 сарын зарлага тодорхой хэлж болох уу? Байрны түрээс тог, газ, ус, хоол хүнсэндээ 7 хоногт хэдийг зарцуулдаг вэ гэж. За бид хоёр болохоор байрны түрээс
өмнө бичлэгэн дээр харуулсан байрны төрөөс нь ер нь нэг бедрум нь болохоор нэг 450-аас 550-ын хооронд хэлбэлцдэг. Газ ус хоёр нь болохоор ойролцоогоор сард ер нь $50 гардаг. Тэгээд тогны мөнгө нь болохоор ойролцоогоор $50 сард гардаг. Байрны төрөөс нь болохоор 7 хоногор төлдөг Австрали улсад. Ямар ажил хийж байгаа вэ? Хүүхдүүдээ менеж хийхэд. За энийг ярьсан би төмрийн ажил хийж байгаа. Энд бас монголчууд зөндөө хийдэг. За энэ дээр ямар мэрэгчлэр сурч байгаа вэ? Bachelor or Masters гинэ. За би болохоор одоо магистрийн зэрэгтээ сурж байгаа. Миний мэрэгчил өөрөө түрүү хэлсэн сэтгүүлч, ер нь media industry дотроо байдаг. Яг тэр мэрэгчлэрээ ер нь магистраа сурж байгаа. За яг хөтөлбөрийнх нь нэр нь болохоор Digital Communication гэдэг нэртэй магистрийн хөтөлбөр сонгосон байна. Австралийн хамгийн таалагдж байгаа юм нь юу вэ гинэ? Мэдээж цаг агаар. Тэгээд бас нөгөө ажиллаа таарч ирээд гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цаг, амралтаар ийш тийшээ явах далайн ойрхон тиймэрхүү юм надад таалагдчих чам. Надад болохоор бас нэгт нь нөгөө хотын соёл нь өглөө айгүй эрт ажилдаа явчаад өдөр айгүй эрт тарчдаг тий. Тэг гэр бүлэрээ дандаа хамттай байдаг. Хоёрт нь болохоор далайн амир таалагдчихж байгаа. Далайн явахыг хүсэж байгаа шүү. Энэ асуултуудыг ажиглахаар нөгөө яаж яг дөрүүлээ хамт ирсэн бэ? Дөрүүлээ яг одоо хамт ирж яаж чадсан бэ гэдэг тийм асуултууд их байсан. За дөрүүлээ гэр бүлээр ер нь виз мэдүүлвэл гарах магадaltaй мэдээж. Гэхдээ ганцаараа өгснөөс гарах магадлал нь арай бага юм шиг байлээ. Тэр талаар бас сайн мэдэхгүй байна. Агентлаг ямар ч тааш тэгж хэлж ийсэн ганцаараа өгвөл илүү гарах магадлал өндөртэй. Гэхдээ бид хоёр түрүү ярьсанчлан гэр бүлэрээ явах хүсэлтэйс учраас гэр бүлэрээ явсан тий. За энэ дараагийн асуулт нь болохоор энэ тэрэгний талаар амар их асуулт байсан. Бараг чатаар орж ирэл бүр амар олон хүмүүс яг тэргээ хаанаас авсан бэ? Энэ тэргийг харах болоондоо ийм тэрэг олоод авах юмсан л гэж бодохын хийхээ. Адилхан ийм жижиг мааматай болохоор гэр бүлэрээ бас явмаар байх юм зориг хөрөхгүй юм гинэ. За тэрний хувьд болохоор Бугабу гэж унших хаа. Тэгээд Donkey гэдэг загварын тэрэг байгаа. Тий. За ингэ сайн уу анх удаага үзэж байна. Хөөрхөн гэр бүл байна. Би наадам өнгөрөөгд очих гэж байгаамаа. Тэр үед беби маань 8 сартай болсон байна. Бебитэйгээ хамт хэлний бэлтгэлд явж болдсон болов. Бас танаа гэр бүлийн хувьд эхнэр нь ажиллаж байгаа юу? Энэ дээр болохоор хэлний бэлтгэлээр хамт ирж байгаа гэдэг чинь манай сургуулийн хувьд болохоор яг хэлний бэлтгэлээ би эхний курсээ онлайнаар авсан. Ирчингүүтээ би ингээ хүүхд харах хүн одоохондоо байхгүй учраас хүүхдээ харангаа одоо child care issue надад байна. Ингээ мэйл өчөд тэгээ онлайнаар авсан байгаа. Тэгээ бусад сургууль бол яг яадаг мэдэхгүй явж исэн та мэйл өчөд холбогдоод үзээрэй гэж зөвлөе. Манай сургууль болохоор QUT гээд Queensland-ийн технологийн их сургууль байна шүү. За эхнэр нь ажиллаж байгаа юу гинэ. Би болохоор яг одоохондоо ажил хийхгүй байгаа. Гэтэ хийх гэж төлөвлөсөн бид хоёрт байгаа. Тийм их л их юм төлөвлөж энэ доо энэ шинэ хот дээрсэн учраас тийм. За ингэ энэ их айгүй урт асуулт байна. Хай гоё влог хийдэг дөрөвтөө баярлаа. Хэдэн асуулт байна. Нэгдүгээрт нь яагаад Австрали явахаар болсон бэ гэнэ. За нэг хариулсан тийм. Гэр бүлээрээ амьдрахад Австрали Монголын ялгаатай тал нь юу вэ? Харьцуулаад яриад өгөөч гэнэ. Гэр бүлээрээ амьдарч байгаа ялгаатай тал нь гэвэл хамгийн их нь болохоор орчин байна. Мэдээж энэ хот маш цэвэрхэн. Тэгээ бас тэрэгтэйгээ хүүхдээ төрөө явахад хаагуурч явах боломжтой. Автобусанд суухад ямар ч асуудалгүй тиймэрхүү давуу талтай. Хараа нэг юм нь болохоор мэдээж хамаатан садан гэр бүлээсээ хол. Тэр нь мэдээж цугаа их орноосоо хол. Тэгээ зундагаа ийш тийш яваа аялах гэхээр монголчин илүү ойр өгдөн штэ. Тэгээд тийм давуу тал нь бол Монгол мэдээж байгаа. Ингэнэ Q&A хийхдээ TFN ABN гэж юу юм бол тайлбарлаад өгье бодорой гинэ. TFN болохоор tax file number, ABN болохоор Australian business number. Ер нь энэ хоёрыг эренгүүтлээ хоёулангийн шууд авах шаардлагатай. Бас шууд хурдан аваарай гэж зөвлөе.
одоо янз бүрийн компанид ажиллаж байгаа яг такса төлөөд ажиллаж байгаа бол TFA наавна. ABN болохоор арай нэг хуваараа ажиллаж байгаа гэх юм уу тийм тэгсэн тохиолдолд авдаг байгаа. Сайн байна уу? Юм асууж болох уу? Брисбен хотод гэр бүлээрээ амьдрахад хэр байгаа вэ? 2 хүүхэдтэйгээ очихоор судлаад хотоо сонгоод сургуулаа сонгох гээд эргэлзэж байгаа юм аа. Ажил олдоц байр зэрэг ойрын үед хэр байгаа вэ? Баярлалаа гинэ. Хилтэй бол ажил олдох боломж ихсээд явна. Гэхдээ ер нь сүүлийн үед их монголчууд ирж байгаа учраас ажил олдох нь нэлээд багассан сурагтай байсан. Сидней, Брисбен ер нь ялгаагүй энэ тэнд ажил олдсон нэлээд багассан байсан. Байрнаас олоход хэцүү. Бас зөндөө олон монголчууд ирж байгаа. Хайж өөрөө олдох нь хэцүү байгаа. Тэгээс өөртөө олно гэдэг чинь бас алгаан юм байлээ. Өмнөх бичлэг дээр бичсэн байгаа тийм. За тэгээд өөр нэг асуусан асуулт нь болохоор онгоцлогоо ороход тэргээ яадаг вэ гэдэг. Тэргийг болохоор янз бүрийн ачаан тооцдгоо. Зүгээр хүүхдэд тэрээд ороод онгоцонд яг онгоцлогоо орохынхаа өмнө үлдээгээд хүнд нь үлдээгээ хүн болохоор яагаад яг онгоцноос гарахад тэргээ хажууд нь тавьсан байдаг шүү. Тэгээ ачаанд орохгүй зүгээр аваа явахад асуудалгүй гэсэн. Хэдэн жил амьдрах бодолтой байгаа вэ одоогоор гинэ. Одоогоор бид хоёр бол яг 5 жил амьдрах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ 5 жил намын амралттай сургуулаа төгсөөд 3 жилийнхаа визэг аваад энэ 5 жилдээ ямартай чинь эндээ амьдрах бод төлөвлөгөөтэй байгаа. Тэгтээ цаашдаа бас төлөвлөгөө гаргацсан тэрийг тэгтээ биелэх үгүйг мэдэхгүй тухайн үед дахиад шинэ төлөвлөгөө гаргана. Одоо үед чинь төлөвлөгөө гаргах чинь бас хэцүү болсон шүү дээ. Нөгөө технологи хөгжил төвшлээ яагаад олон жилийн төлөвлөгөө гаргахгүй богино жилийн төлөвлөгөө гаргаад явал илүү зүгээр байдаг. Ямар ч тааш одоогийн байдлаар 5 жил яг эндээ бай гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэ? Ажлын цалингийн хувьд бол энд төмөр хийж байгаа хүмүүст ер нь бол эхэлж байгаа хүмүүст $40 цалинжуулдаг. Цагийн $40. Тэгээд туршлагатай цаашаа яваад байл цалин нэмэгдээд явд юм байлээ. Тэгээ бүр хамгийн туршлагатай сайн авдаг хүмүүс нь ер нь цагийн $60 авд юм байлээ. Бүгд Австрали доллараар. Тийм байна. За тэгээд бид хоёрын бичлэгний дор зөндөө олон гоё комментууд орж ирсэн байлээ. Та нар дахиад коммент хийгээрэй. Коммент унших гоё юм байлээ. Амар урам авд юм байлээ. Харин тэгээ бас лайкаа дараад, subscribe-а дараарай. Тэгээ бид хоёр одоос тууштай бичлэгээ хийж авах болноо. Гэж шийдсэн байгаа. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баяртай.